Ирээдүйн чиний хураанд ор залуучуудын хөгжлийн төлөөх түншлэл салбар дундын уялдаа холбоо урьдчилсан хилцүүлэг маань Баян Улгийн аймагт зохион байгуулагдлаа. За энэхүү хилцүүлгээр Баян Улгийн аймгийн залуучууд өсвөр үеийн төлөөлөл, за мөн төрийн байгууллагын төлөөлөл гэх мэтчлэн 40 гаруй залуучуудын төлөөлөл оролцлоо. За эдгээр залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд ямар санал өгөх хэрэгтэй байгаа вэ гэдэг дээр залуучууд хэлэлцээд залуучуудын эрүүл мэндийн асуудлыг анхаарах, урьдчилан сэргийлэх асуудал, за мөн боловсролыг дэмжих, чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх газар талбай, байр, орон сууц, за мөн залуучуудын боловсролыг дэмжсэн, хувь хүний хөгжлийг дэмжсэн бодлого хөтөлбөрүүд хүртээмжтэй байх шаардлагатай байна гэдэг саналуудыг хэлж байсан. За нөгөө төгөр залуучуудын хөгжлийг дэмжихийн тулд тодорхой хэмжээний төсөв мөнгө сан зарцуулагдах ёстой. За үүнийгээ дагаад бодлого шийдвэр бас гарах ёстой гэдэг дээр санал нэг байсан буюу залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулинд тэдний хөгжлийг дэмжсэн тодорхой хэмжээний сан байх хэрэгтэй юм байна. Сангийн зохион байгуулалт, за ажиллах механизм зэргийг нь тодорхой хуулинд тусах шаардлагатай байна гэсэн саналуудыг эдгээр Баян Улгийн залуучууд өгч байна.